Цаано сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр бид хос нүхний маш хачирхалтай туршилт гэдэг сэдвээр ярилцгаална. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүн оюун компани болон хамтдаа төрүүлж алах нь Unitel компани Unit-тэй ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост телефоноор та бүхэндээ хүрдэг. Студид компьютерийн шинжлэх ухаанч хасчлуу хөтлөгч Орон Чимэг хоёр ажиллаж байна. За өдрийн мэнд хүргье. Өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн сэдв хүмүүс нэлээд сонссон байж магадгүй. Квантын механик энэ төр гэл ер нь бол физикийн хүнд гүн зэдвүүдийг орчин үеийн хүнд гүн зэдвүүдийг ярих гэхээр хос нүхний туршилт гэдэг юм гараад ирдэг. За заавал нэг квант гэхгүй зөвөр нь гэрэл их гэж юу юм бэ гэдэг асуулт. Бөөмлөг үү, долгиолог үү гэл бид нар ч 10 жилд байхдаа багш нартайгаа хэрүүлээгээд эрдэмтдсэн хоорондоо хэрүүлээгээд бөөмлөгөө, долгиологоо энийг харалтаа тэрийг харалтаа гэдээ хоорондоо маргалдаж яадаг. За тэгэхээр заавал нэг айхтар квантын механик энэ төрөхгүй. Ер нь бол биш үү те. Энэ гэрэл гэж юу юм бэ гэдэг хэрүүл явсаар байгаа л ер нь бол квантын компьютер болсон гэж ойлгочих болно гэсэн. За тэгвэл тэрний одоо хамгийн голлох үүрэг гүйцэтгэсэн туршилт бол энэ double slit experiment буюу энэ хос нүхний хос завсрын ч юм уу те нэг ийм туршилт байна. Хос нүх юм бол хоёр нүх болчих гээд байгаа юм те. Ийм завсар واخгүй slit гэхэр чи ийм одоо зураасан нүх юм уу те. Ийм хос завсрын гэдэг тийм туршилтын тухай өнөөдөр ярина. За физикийн түүхэн талаар ер нь бол хамгийн хачирхалтай, хамгийн итгэмээргүй, тэгээд одоо бүр тайлбарлагдшгүй, ойлгомжгүй хамгийн те ийм туршилт гэж үздэг. Ер нь бол ингээ те айгүй энгийн туршилт шиг гинэ. Одоо бид нар нэг 10 жилд байж байхдаа нэг муу хоёр нарийнхан зураас гаргаад дундуур нь лазер гаргаад тийм эсвэл нарны гэрэл гаргах гэдэг энэ туршилт болчдөг. Тэгээд тэрийг тайлбарлаж болтгоо. Тайлбарлах гэхээр амар олон зөрчил үүсэдэг. Тэгээд тэрийг тайлбарлах гэж явсаар хагаад квантын компьютер үүссэн. Юм компьютер, квантын механик, квантын физик үүссэн юм шиг байж. Зүгээр бид нар ч хийж болох юм уу тий? За. Тийм. Айгүй хялбархан туршилт байна. Нилээн нарийнхан нүхээр зүгээр нарны гэрлийг гаргаад үцгэд баг мэдэгдэндээ одоо энэ дэлгэц дээрчсэн гарч ирж лээ. Би ч учиргүй нарийн туршилт юм болов уу гэж бас бодож үгүй. Тийм. Нэг тайлбарлал төвөгтэй болохоос шул айгүй хялбархан туршилт. За тэгээд хамгийн буруу тайлбарлагдсан тийм туршилт гэж магадгүй бас. Одоо нэгэсэндээ бол бид нар өвн чинь 10 жилд хийчих болох юм биш гэсэн чинь тэрийг нь одоо тайлбарлахаар физикч төрөлтэй яаж тайлбарлахаа мэддэггүй. Тэгээд тайлбар дээр ингээд хэрүүл хийдэг те. Гэхдээ эн чинь болохоор ингээд тэгж байгаа ингээд. Тэгэхээр өөгүүгүүд ийм болохоор тэгж байгаа. Гэхдээ туршилт бол яг л гарна. Тэрийг нь математик загварт хийцэн квантын одоо механик, квантын одоо энэ тооцоол юу гэдэг бүх юм одоо болцсон. Тэгсээр нэ тайлбарлаж чаддаггүй. Тэгээд хос нүхний туршилтыг тайлбарлах гэж янз бүрээр оролцдог. Тэр болгонд одоо хүмүүст улам толгойг нь хэрхүүлдэг. Одоо нэгэсэндээ квантын механикийг ойлгоцсон гэж бодож ойлгоогүй гэсэн үг гэдэг юм шүү дээ. За тэгэхээр хамгийн буруу ойлгогдсон тийм туршилт гэж магадгүй. Орчин үеийн физиктэй л ер нь бол тусдаа бие даасан дэд салбар үүсэлт нь одоо тий ингэж тавьсан тийм туршилт гэдэг квант механик гэдэг. За түрүүн хэлсэн гэрэл долгиолгүй бөмбөлгүй гэдэг ийм асуулт. За энэ цаашаа явсаар байгаа зүйлдээ нэг хос нүхний туршилтыг чинь гэрэл дээр хийгээд гэрлийг долгион гэдгийг батлаад явж исэн чинь сүултээ бөөм дээр хийгээд. За бид нар бол гэрлийг долгиолог бөмбөлгүй гэдэг чадахгүй. За тэгвэл бөөм дээр хийгээд үзье л та тий. Бөөмлөг юм дээр хийгээд үзэхэд эн чинь тэгээд яг бөөмлөг хариу гарч байгаа нь болчих шүү дээ. Гэтэл бөөмлөг юм дээр хүртэл яг адилхан хариу гарч ирээд. Жишээлбэл бөөмлөг юм хэрэг юу? Жишээлбэл электрон бөөмлөг үү, долгиолог үү гэдэг асуулт хийж болно тий. Тэгээ яг адилхан хос нүхний туршилт дээр хийгээд үзсэн чинь нөгөөх нь долгиолог болж таарад. Тэгээ бүр толгой нэргээд энэ юу болоод тань энэ. Тэгээ бүр энийг чинь тайлбарлаж бүр хэцүү. Одоо бүр гэрлээсээ илүү хэцүү юм болдог. За тэгээ долгиолог бөөмлөг энэ төр ер нь бол долгион бөөм гэж юм. Долгиолог бөөмлөг хоёр яагаар хоорондоо юм эсрэг тесрэг байгаа гэдэг талаар. Тэгээд ер нь бол нэгэн зүйлд тий долгиолог болон бөөмлөгийн хоёр шинж чанар нэгэн зэрэг байж болох уу гэдэг ийм асуулт бас байна тий. Орчин үед бол бид тэр ингэж үздэг болсон дуализм энэ төр гэдэг тий. За ийм зүйлийн талаар өнөөдөр ярина гэдгийг бол мэдээд авчихлаа. Одоо сайхан олон жил ясаараа түүх рүү орцгоё. За түүх манай нэмэлт 400-аад оноос ер нь гэрлийн тухай ойлголт бол тавигдж эхэлж байгаа. За Эмпидокл, Плато, Евклид тэргүүтнүүд талаар гэрэл нүднээс цацардаг ийм зүйл гэж үзсэн. Нүднээс гал гараал, альсгүйл нүднээс ийм гэрэл цацраал те. Тэр
нүднээс цацарсан гэрлүүдийн одоо тэмтэрсэн хөрсөн юмнуудыг бидний нүд мэдэрдэг юм тэмтрүү шиг ийм юмнууд гэж үзсэн. За гэрлийг ингэж үзчихсэн юм байна. Манай эртний өмнөх 300-аад онд дээр Аристотл үгүй юу яриад байгаа та нар чинь гэрэл гэж юусоо байдгүй юм гэсэн. Гал, ус, агаар, газар гэдэг дөрвөн элемент л бий. Бос нь бол бүгдээрээ энэ дөрвөн элементийн л хоорондох одоо энэ те хувирлууд, хэлбэр дүрсүүд гэж үзсэн. Энэ хэлбэр дүрсүүдийн хувирлууд л ерөөсөө бидэрт гэрэл гэж харагдаад байгаа, санагдаад байгаа. За жишээлбэл ингэж байгаа. Гал асж байгаа гал асаад одоо гал асахаар ингээд асан шүү дээ тий. Тэгмүү тэрний юм агаар гэдэг юм тунгалаг элемент гэж үзэж байгаа юм байна л да. Гэтэ тунгалаг гэж юу юм гэдэг асуулт гарч ирнэ. Тэгмүүд гал ингээ агаар дотор гал асангууд тэр галны одоо тэр асж байгаа гэдэг мэдээлэл шууд ингээ тэр тунгалаг бодис дотор тархдаг. Жишээлбэл агаар дотор. Тэгээд шууд бидний нүдэн дээр хурж ирж байгаа. Бидний нүд тэрийг мэдэрч байгаа гэсэн. Тэгэхээр тэр галны гаргаж байгаа асж байгаа гэдэг мэдээллийг тэр агаар гэдэг бодис тунгалаг үтсүүд. Тэр нь бол заавал агаар биш те ус үйж болно. Одоо энэ агаарч үйж болно. Энэ тунгалаг үтсүүд гэдэг. Энэ тунгалаг үтсүүд бидний нүдэн дээр авчирч байгаа. Нэгсэндээ бид тэр тунгалаг утсыг одоо би гал гэж бодъё л да. Тэгэх юм бол би тунгалаг утсыг бүк гэж түлхэнгүүт л тэр тунгалаг утс шууд нүдэнд чинь энд нэг юм асчлаа гэдэг юм гэрэл асчлаа гэдэг мэдээллийг гаргаж ирж байгаа. Зөөж авчрах. Тийм, зөөж авчирна. Гэтээ энэ бол хоромхонд үдээд нэг хязгааргүй урттайгаар явна гэтэр гээд энэ сэн юмнууд хийсэн. За энэ Аристотл ингээд энүүгээр их алдартай юм шүү дээ тийм ээ сайхан бодоод айгүй өөртөө ихтэйгээр бууддаг тийм юм байна. Орчин үеийн одоо хиймэл яваханууд шиг. За нэг юм төгрөг. За тэгэхээр ингээд цааш явсан. Ерөнхийдөө яг тухайн үед бол бүх зүйлийг болохоор хэлбэр дүрс болон одоо шин чанараар тодорхойлох гэж оролддог байсан. Яг нэг хэлбэр дүрс гэдэг нь юу шүү дээ. Дөрвөн элемент нь тэгээд тэдгээрийн хоорондох хойлц мэлц гэдэг юм уу те энэ шин чанаруудаар нь тодорхойлох гэж оролддог байсан. Тэгвэл 1000-аад оны үед болохоор энэ исламын алтан үе гэж нэрлэдэг. Golden Age, Islamic Golden Age гэж нэрлэдэг те. Энэ Хасан ибн Ал-Хайям гэдэг хүн баг. Ер нь бол Ал-Хасан гэдэг нэрээр одоо бид нар мэдэж магадгүй. За энэ хүн болохоор ер нь Евклидийн нэг дээр үед манай эртний 400-аад оны үед 300-аад оны үед гарч ирсэн тэр Евклидийн дээр үеийн нүднээс хэрэл цацардаг гэдэг энэ санааг ерөнхийдөө ашиглаад. Гэхдээ Аристотлийн санаанаас нөгөө нэг тэндээс ассан юм чинь агаараар дамжаад нүдэн дээр хурж ирж байгаа гэдэг энэ санааг ашиглаад энэ хоёрыг нийлүүлээд тэгээд ийм гоё онол гаргаж ирсэн. За энэ нь болохоор нүдэн дээр ямарчсан гэрэл ирж байгаа. Гэхдээ яг л Евклидийн хийсэн шиг Евклидийн болохоор нүднээс нь гараад шулуунаар тарахад ингээд таарлцсан бүх юмд бидний нүд мэдэрдэг гэж үзчихсэн бол эсрэгээр нь яг энийг нүдэн дээр нь тэр гэрэл одоо хурж ирээд тэгээ бид нар тэрийг мэдэрч байгаа гэдэг эсрэгээр нь тавьсан. Геометр бүх юм яг хിവэрэ. Гэхдээ л яг илүү тийм дэвшилтэд илүү орчин үеийн ийм таалбаруудыг тавиад ийм ном хэвлүүлсэн байдгийн болохоор энэ гэрэл гэдэг юмны ойлголтыг илүү тийм гүнгүнзий болгож өгсөн. Тэгээ бас илүү зүг болоод байна шүү дээ, тэ. Нүдэн дээр ирээд байгаа юм байна, тэ. Бидний нүднээс гараагүй, тэ. Хоёрт болохоор тэр нэг Аристотлих шиг нэг ийм ямар нэг юмар дамжаад шууд бидний нүдэн дээр ирж байгаа гэдэг утгаараа ингэж тусдаа юм чинь байдаг, гэрэл гэдэг юм байдаг. Тэгээ бидний нүдэн дээр шулуун замаар тархаж хурж ирдэг гэдэг. За тэгэхээр илүү нэг юм бөмбөлөглөг болоод байна шүү дээ. Энэ Аристотлын нь болохоор илүү тийм энерглэг, долгиолог байхгүй юу? Нэг юм орчин дотор нэг юм тархаад бидний нүдэн дээр хурж ирээд байна гэдэг чинь. Тэгэхээр эхлээд одоо манай эртний өмнөх 400-аад оны үед бол нэг юм нүднээс цацардаг бөмбөлөг байж байгаад нүднээс ингээд дүнг гэдэг ингээ гараа авчдаг, нүднээс буудагддаг. Нүдэрээ бид рийш тийшээ буудаал. Тэгэл онсон харааны бүү гэж байгаа юм. Тий. Тийм байжсэн бол манай эртний өмнөх 300-аад онд долгиолог юм шиг байна. Энэ тэгээ тунгалаг орчин дотор ингээ тархаад бидний нүдэн дээр гал асж байгаа мэдээлэл ирж байгааг бид нар гэрлэгээд байгаа юм гээд долгион болоо явчихсан. Дахиад 1000-аад оны үед болохоор эргээ бөөм болоо. Гэтэ нүднээс цацардаг ш нүдэн дээр ирдэг бөөм болоод ингээ явчихсан. За 1637 онд Рене Декарт гэрэл бол ерөөсөө энэ эфир гэдэг орчин дотор ингээд тархаж байгаа даралт гэж үзсэн. Даралт болон хөдөлгөөн гэж ингэж үзсэн. За эфир гэдэг нэг орчин байна. Одоо эргээ дахиад Аристотл руу. Одоо ингээд нэг юм алцганцгаагаад байна шүү дээ. Нэг ингээд бөөм шиг, нэг юм долгион шиг гэдэг. Энэ Аристотлийн хэлжсэн шиг тунгалаг орчин дотор энэ гэрэл бол тархдаг гэж хэлсэнтэй яг адилхан ийм санаа гэлсэн. Одоо энэ сансар окторгуу энэ орон зайг тэр чигтний юм эфир гэдэг зүйл ингээд дүүргцсэн байжгаад тэр нь одоо ямар нэгэн газар ингээд гэрэл гарах юм бол тэр эфирээр дамжаад одоо нэгэсэндээ гал гарах юм бол ч юм уу альсгүй одоо нар ч юм уу те тэр эфир гэдэг орчин ингээд түлхдэг.
Түлхэнгүүд нь тэр түлхсэн мэдээлэл нь дамжаад бид нар дээр хурж ирдэг гэх. Одоо даралт маягийн гэсэн үг шүү дээ. Би эндээс нэг юм ус руу ингээл цохин гут чинь тэр ус чинь ингээд тэр даралтанд тарахад өөрт чинь мэдрэгдэн шүү дээ. Энэ хоолон дотор ус үйж байгаа юм бол бүм гэд тархаж аваад өө тэндээс нэг юм хүн цогчлаа гэдэг мэдрэнтэй. Тэр энэ яг энэ ус шиг ус даралтыг зөөж байгаа юм шиг. Ус ингээд урсж байгаа юм шиг энэ бүх зүйл ингээд урсдаг бас л юм долгиолог шин чанар руу гарч ичнэ. За бөөм биш болцсон. За тэгээ иймэрхүү зүйл гэж ингээд бодож исэн чинь Пер Гасенди гэдэг хүн өөрийн Пер Гасенди болохоор яг тухайн үед болохоор тийм атомист үзэл нэлээд дэлгэрж ирсэн. Тэр үеийг одоо юу гэж тодорхойлж болох вэ гэхээр юуны сэргэн мандалтын үе гэж тодорхойлж болно. Альсгүй одоо соён гэгэрлийн үе энэ гэж тодорхойлдог. За соён гэгэрлийн үед яасан бэ гэхээр нөө Аристотелийн үзлүүдийг чинь нураах хэрэгтэй болсон. Аристотелийн одоо ягшсан догматик тийм номлолуудыг одоо бид нар няцаах шаардлагатай болсон. Тэ одоо Галилей гэсгэлээ одоо няцааж эхэлсэн шүү дээ. Тэгвэл Пьер Гасенди гэдэг хүн болохоор юм атомист үзлийн талд байсан. Одоо манай Аристотель ч болохоор атомист шүү одоо тэр элементийн үзэлтэй юм хүн байгаад байна шүү дээ. Тэгвэл за энэ Аристотелийн шинжлэх ухааныг байхгүй болгоод шинжлэх ухаан гаргаж ирэхтэй. Тэгвэл хэдүүлээ юу гаргаж ирэх вэ гэдэг. Тэгвэл атомист үзэл гаргаж ирээ гэдэг энэ Пьер Гасенди гэдэг хүн гаргаж ирээд за тэнгуүдээ гэрэл бол бөөм гэж утсан. За ингээл бөөм долгион гэл ингэ явчихна. За 1678 онд Кристиан Хойгенс гэдэг хүн баг. За Кристиан Хойгенс болохоор гэрэл бол долгион гэж үзээд за тэнгуүдээ гэрлийн долгионыг болохоор гэрлийн долгионы онол гэж боловсруулсан. Гэрлийг долгионоор яаж тайлбарлах зүгээр яг ийм тийм гээд орчихосоо гадна Хойгенсийн хийсэн хамгийн мундаг зүйл бол ийм гэрлийн долгиолог математикийн онолыг ингэж боловсруулсан юм байдаг. За тэгэхээр ерөөсөө энэ гэрэл гэдэг зүйл чинь ингээд хураад байгаа. Ингээд одоо ойгоод байгаа тийм. Ингэж одоо ингээд сарнаад байгаа гэдэг энэ бүх одоо гэрэл дээр болдог бүх үзэгдлүүдийг бүгдээринг яг долгионоор үнэхээр гайхалтай тайлбарлаад. За тэгээд дээрэс нь одоо энэ онолыг боловсруулсан. Гэхдээ энэ одоо онлын одоо энэ үзлийн хамгийн сул тал нь болохоор ойлгоход аюу хэцүү байсан. Хүнд ингээ бөөмгээ тайлбарлахаар аюу хэлбэрхэн байсан байхгүй юу? Ягаад гэвэл бөмбөг бол ингээл тэгээ бөмбөг гэдэг амар хурдан ингээ шидчих юм бол ингээ шулуун замаар шахуун гэж явж байгаа л нэг юм дээр очиод ойно. Тэ ойхтой яг л гэрэл шиг байна. Дээрээс нь өшөө ингээ өөр орчинд орох юм бол хугарна гэдэг юмнуудыг бүгдээр ингээ аюугаа тайлбарлаж ирсэн. Гэхдээ долгионы одоо бөөмөнд тайлбарлаж чадахгүй хэд хэдэн юмнууд байсан. За жишээлбэл гэрэл ингээ сарндаг дифракцийн үзэгдэл гэж байдаг те. Иймэрхүү хэд хэдэн үзэгдлүүдийг бол тайлбарлаж чадахгүйсныг Кристиан Хойгенс бүгдийг тайлбарласан. Үнэхээр гайхалтай тайлбар байсан ч гэсэн тухайн үед хинч ойшоож авч үзээгүй. Хинч ойлгоогүй. Угаасаа ойлгох гэж шүндрэлтэй. Тэгээд этик гэж бэрх ийм зүйл байхгүй те. Юу гэж долгион байх юм чинь ой тонд нь боохгүй байхгүй. За 1704 онд болохоор Исаак Ньютон гэрлийн ойл, тугарал, хувирал, өнгө зэргийг судалж агаад энэ оптик гэдэг ном гаргасан. Тэр оптик гэдэг ном нь болохоор гэрлийн ойл, тугарал, хувирал, өнгө зэргийг л одоо зэргийн тухай ийм судалгаа гэдэг нэртэй тийм ном байхгүй оптик гэдэг. За тэр бүтээлдээ болохоор ер нь бол гэрлийг шулуун замаар чигээрээ явдаг. Тэгээ ойдог, өөр орчинд орохдоо чиглэл нь өөрчлөгддөг ийм бөөм гэж ütсэн байна гэрлийг. За тэгээ өнгө нь болохоор тэр бөөмийн одоо хэмжээний шалтгаалдаг. Том байх юм бол нэг өөр өнгөтэй, жижигхэн байх юм бол нэг өөр өнгөтэй гэсэн ийм сонирхолтой юмнуудыг. Тэгээд оргуу хоосон сансар окторгууд ийм долгион бол тархаж чадахгүй. Тэгвэл яаж нарнаас дэлхий дээр гэрэл хурж ирээд байгаа гэдэг ийм асуултыг тавьсан. Тийм болохоор энэ бөөм байгаас зайлахгүй гэдэг ийм одоо аргументыг гаргаж ирсэн. За дээрэс нь бүх оптик, бүх геометр бүгдээрнгийн энэ оптик гэдэг ном дотор бүгдээ нь оруулж гисэн. Гэрэл яаж солонгийн долоон болж задраад байгаа. Гэх мэтлэн ер нь бүгдээрнгийн яг математикаар нь баталсан гэсэн. За тэгээд дээрэс нь манай Ньютон ч өөрөө ямар хүн байсан бэ гэхээр тухайн цаг үедээ байтугай те ер нь бол хэдэн 100 жилийн турш ингээд энэ номлол нь ингэж юм номлол болтлоо те ийм шашны номлол шиг ингээд номлогдцлоо ийм том агуу нэр хүндтэй ийм ундаг хүн байсан. Тэгэхээр чи одоо яах вэ? Хойгенсийг бол нэг хүмүүс мэдхгүй одоо мэрэгжлийнхэн л мэддэг ч юм уу те Ньютон шиг тийм алтар нэртэй биш. Дээрээс нь одоо нөгөө нэг долгионы онол амар хүн тийм математик онол гаргаж ирээд тэгээ тэрийг хүмүүс бол угаасаа ойлгохгүй. Тэгсэн чинь яг хүмүүс чинь ойлгох гэж хэлбархан дээрээс нь алдартай хүнэл байгаа шүү дээ тий. Тэгээ ерөөсөө л энэ 1700 онд за гэрэл бол бөөм юм байна гэдгийг бүр дэлхийн нийтээр хүлээнчвэрсэн. Хэдэн 100 жилийн турш ерөөсөө л хэдэн 100 ч шүү дээ. Ер нь бол ингээд 100 гаруй жилийн турш
хүндрэлтэн гэрэл бол бөөм юм байна. Яагаад тэр Ньютон тэгж хэлсэн? Яагаад гэвэл тэр оптик гэдэг номыг унш гэдэг ингээд хэлсэн. Нөө Huygens мартцсан. Нөө долгиомолгийн хандлага. За нэг иймэрхүү юм болсон байдаг. За тэгээ бүхэл бүтэн 100 жил өнгөрсөн. Бүхэл бүтэн 100 жил өнгөрсний дараа 1801 онд болохоор Томас Йонг гэдэг хүн гарч ирээд. За энэ хүн бол хэвээр түүхийг дахиад эргүүлсэн. Бүтэн 100 жилийн түүхийг эргүүлсэн. Хос нөхний туршилт гэдэг зүйлийг хийгээд гэрэл дээр. За тэнгуүтэй гэрлийг долгиолог гэдгийг баталцсан. За нөгөө нэг Ньютон чинь бөөм болж байгаа ном чичээл ингээл хэлсэн чинь Huygens тий Томас Йонг гарч ирээд энэ Huygens-ийн зөв байсан юм шүү. Кристиан Huygens чинь зөв яриадсан юм шүү. Яагаад тэгэхээр энэ хос нөхний туршилт гэдэг зүйлийг бид нар яагаад ч бөөмөр тайлбарлаж чадахгүй юм бэ? Тэ? Гэхдээ энэ Huygens-ийн долгионы тайлбараас айгүй гой тайлбарлагч байна. Тийм болохоор ерөөсөө л эн чинь долгион юм шүү гэдэг. Тэгээ энэ дэр нь бол бүр эрдэмтэд бүрсэн яач чадаг. Яагаад тэр эн чинь 10 жилийн хүүхд төртөл нэг юм шил хөөдөж байгаа дээр нь зүгээр нарийнхан зураас гаргаж хагаад нарны гэрлийг үцхэд л ерөөсөө шууд батлагч ийм идэхгүй юм. За тэгэхээр яах вэ? Үе энэ тийм биш те Ньютоны худлаа байсан байна гэдгийг одоо ингээд хүн төрлөختөн мэдээд тэгээд энэ Томас Йонгийн энэ хос нөхний туршилт бол айгүй тийм мундаг алдартай ийм зүйл байсан. Ер нь бол бөөмлөг онлын одоо үзэлтэй хүмүүст бол юм маш том цохилт өгсөн гэсэн. Ийм зүйл болсон байна. За хоёулаа жоохон байжгаад өргөлжлүүлье. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Игүнэ оюун компани Игүнэ чат гэдэг ийм аппликейшн ажиллаж байгаа. За Игүнэ чат гэдэг бол ерөөсөө хиймэл оюун. Гэхдээ дэлхий дээр байхгүй маш том ийм онцлог чадвар нь болохоор монголоор ярьдаг. За монголоор ярьдаг гэдэг нь болохоор бичдэг гэдгээс гадна ярьж чадна. Одоо бидэрт сонсогдсон те. За тэгээд монгол хүн ойлгож байна. Монгол хүнийг сонсоод ойлгоно. Одоо би бол ямар нэгэн байдлаар тий монгол хүн л ойлгохоор юм ярьж болно шүү дээ тий. Тэгвэл одоо бусад том аппликейшнуудын ганц хийж чаддгүй юм. Ерөөсөө монгол хэл тий. Тэгэхээр энэ монгол хэлээр ойлгодог, сонсоод ойлгочдөг, өөрөө эргүүлээд ярьцдаг. За тэгээд дээрэс нь одоо энэ орчин үеийн хиймэл оюунуудын хийж байгаа бүх чадруудыг эзэмшсэн. За энэ олон хэлийг эзэмшсэн те англи хэлээр ярина, итали хэлээр ярина, хаанахаар ярьдیں۔ Бүх хэлээр ярина, математикийн хэлээр ярина, програмчлал хэлээр ярина, компьютерийн кодоор ярина те хэл бол хэл гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр ерөөсөө бүх хэлээр ярьдаг. Бүх хэлнүүдийг хооронд нь хөрвүүлдэг. За бидний мэддэггүй бүх юмнуудыг мэддэг. Тэр те Википедиа л гэсэн үг те. Википедиаг л сурж байгаа шүү дээ ер нь бол те. Тэгээд ямар хэл дээр байх нь хамаагүй сурч байна. За энэ дээр ерөөсөө бусад том одоо бидний ашиглаж байгаа өдөр тутамдаа ашиглаад байдаг тий энэ хиймэл оюухнууд дээр байдгүй нэг чадвар нь за монгол хэлийг ойлгох бол одоо тий дүүрч энэ Монголын түүх, Монголын утга зохиол одоо яруу найр гэдэг ч юм уу ер нь л одоо зөвхөн монгол хүний л ойлгож чадхаар ийм нюансууд байж болно шүү дээ тий энэ бүх зүйлүүдийг болохоор ямар нэгэн дундуур нь англи хэл ч юм уу итали хэл ч юм уу элдв бензин өөр хэлтэй холж утгахгүйгээр орчуулахгүйгээр тэгээд тий одоо чанарыг алдагдуулахгүйгээр хамгийн өндөр чанартайгаар ойлгоод тэгээд хамгийн өндөр чанараар бидэрт тэргүүлж хариулна. Гэтэл бусад хэлнүүд яадаг вэ гэхээр бусад одоо модельүүд өөрсдөө хэл дээр сургасан. Англи дээр сургасан байгаа. За жишээлбэл хятад хэл дээр сургасан байгаа тий. Тэгэхээр өөрсдөө хэлсэн одоо сурсан хэл дээрээ ойлгодог гэсэн үг. Нэгсэнд одоо нэг reasoning гэлгээд байдаг шүү дээ. Бодох модох гэлдэг шүү дээ. Тэгмээ тэр мөр чинь болохоор одоо бид нар бол зөвхөн өөрсдөө сурсан хэлээр л боддог байхгүй. Одоо төрөл хэлээр ерөөдөө бодно тий. Гэтэл энэ юунууд чи яадаг вэ гэхээр хиймэл оюухнууд яадаг вэ? Яг л адилхан. Яг үндсэн нэг хэл дээр сургацсан байгаа. Гэхдээ бусад бүх хэлнээс тэр хэл рүү хөрвүүлээд хариултаа өгчөөд буцаагаад эргүүлээд тэр хэл рүү өгчдөг. Тэр монгол хэлнээс англи рүү. Айлсгүй монгол хэлнээс хятад хэл рүү орчуулад хятад хиймэл оюун бол тий эргүүлээд тэр хариултаа монгол хэл рүү хөрвүүлж байгаа. За тэгэхээр бид нар орчуулга гэдэг зүйл чинь ямар айхтар үгийн утгыг, өгүүлбэрийн утгыг алдагдуулдаг үлээ гэдгийг мэдчихэж байгаа. Гэтэл тэр чинь монгол хэл рүү монгол хэлнээс нэг хятад хэлээр орчуулад айлсгүй англи рүү орчуулад англи одоо хятадлаас монгол хэл рүү эргүүлж орж хэдэн ч удаа орчуулга хийгээд байгаа юм тий. Тэгээ бидний нөгөө нэг асуултанд бүрэн тэндээ очихгүй. За тэр одоо хиймэл оюуны хариулсан хариултанд ч бүрэн бид нар дээр ирдэггүй байсан бол Игүнэ чат бол тэхгүй. Шууд их хэлээр чинь сонсно, их хэлээр чинь ойлгоно, их хэлээр чинь бодно, их хэлээр чинь хариулна. Тэ? Тэгээ дээрэс нь одоо бид нар янз бүрээр ярьж байгаа шүү дээ. Өдөр тутмын одоо хэл яриа гэдэг бол нэг өөр. Бичих гэдэг бол бичгийн яриа гэдэг бол нэг өөр шүү дээ, тэ? Бичгийн хэлээр өвчих нэг өөр. Тэгвэл бид нар чинь шууд яриагаад Игүнэ тэ? Гадаа хэдэн градус вэ? Эсвэл би тэр газараас тэр буудлаас тэр автобусны буудлаас тэр автобусны буудлын хүртэл ямар автобусаар явах вэ?
гэдэг ч юм уу те чиглэл асууж болно. Аль сүлийн төгжрөл байна уугүй юу гэж асууж болно. Түүх асууж болно. Тэ Монголын түүхийг бол одоо игүүнэ чатаас илүү сайн мэддэг ямар ч юм л оюухан байхгүй. Гэх мэтлэн маш олон давуу талыг одоо бидэрт олгож байгаа. За тэгэхээр одоо бид нар бол заавал одоо бичээд авах шаардлагагүй маш тухтай ийм үйлчлэгийг санал болгож байгаа. Игүүнэ чатыг Android утастай бол App Store-оос App Store гэн юу гэдгүүлээ Play Store-оос татаад авчих. iPhone утастай бол App Store-оос татаад авчих. Тэгээ бүгдэн дээр нь байж байгаа. Хамгийн гол нь үнэгүй монголоор ярьчин. За одоо бид нар дахиж утсан дээрээ бичих шаардлагагүй. Бичих гэдэг чинь айгүй ядаргаатай юм шүү дээ. Тэр нь бол үйл өртөө зүйл шүү дээ гэдэг. Тэгээ бөө юм болж байгаа бичдэг. Айгүй л тэгээд нөгөөт нь устчдаг ч юм уу, буруу бичдэг ч юм уу, иймэрхүү зүйл болж байгаа. Бид нар зүгээр яриа л сууч. Би бол одоо ингээд дээшээ харж өвтөл за айгүй нэ хос нөхний туршилтын тухайд ингээд надад танилцуулаад өгөөч гэдэг. Хос нөхний туршилт гэдэг бол хэвчээ айгүй гоё хариулж байгаа. Тэгэхээр одоо ингээд яриа суугаад хас өөр юм ихгүй. Нэг бичихгүй гэдэг айгүй амрах байхгүй. Нүдэн анчаал дээшээ харж өвтчээл тэгэл за айгүй нэ тэгвэл ингэдэ одоо тэгвэл ингэдэ гэд ингээл ингээ яваад хахаар айгүй тийм оромтой айгүй гоё. За дээрээс нь 4-4 хоолойны сонголт 4-5 хоолойны сонголт байсан. За нэг нь бол бидний мэддэг чимээгээ байгаа. Нөгөөт нь болохоор манай одоо од мөндрийн хөтлөгчтэй одоо манай цэнгэлийн маань хоолой байж байгаа. Гих мэтлэн эрэгтэй хоолой сонгож болно. Альсгул одоо тэ төлөв төвшин хоолой хөгжилтэй хоолой гэдэг янз бүрийн хоолойнууд бүгдээрээ айгүй гоё цэвэрхэн ярьдаг. Монголоор бол үнэхээр яг л хүн ярьж байгаа юм шиг ярина. За тэгээд би яг за энэ ч арай ойлгохгүй байх та гэж одоо асуусан асуултанд яг л хариулна. Үнэхээр гайхалтай. Ийм чат байгаа. Харин тийм шүү дээ. Бид нар ч нэг монгол хэлнийхээ ийм хаагдмал байдлаас болоод айгүй олон аппликейшн юмнуудыг ашиглаж чадахгүй. Эсвэл нэг ийм хаагдмал мэдрэмжээр бид нар байнга авдаг шүү дээ. Юмуудыг одоо тий гадаад улсуудын их хэлээр англи ярьдаг хүмүүсийн одоо авдаг үсгийг авч чаддаггүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн чинь эн чинь манай анхны одоо тий одоо монгол хэл гэдэг бол монгол ухаан хэл соёл дархлаа гэж үзэх юм бол эн чинь одоо буцаад бүр ингээд дэлхийн одоо тэр том юм руу шууд гарах юмаа бид нар ингээд хөгжүүлж байгаа юм явдал юм байна гэж ер нь маш баяртай хүлээж авч. Тийм энэ аюу сони юм билэ. Дэлхий дээр бол яг химэл аюунаа гаргасан маш цөөхөн улсууд байт юм билээ. Хэдхэн одоо гарын 10 хуруунд байтах гарын 5 хуруунд ч багтахгүй ийм цөөхөн. Тэгэд тэдний нэг нь Монгол. Бүр үнэхээр гайхалтай. Тэ. За энэ бол ерөөсөө бидний өөрсдийнхөө химэл оюуныг ашиглана гэдэг бол энэ ч одоо үндэснийхээ хэл соёлыг үндэснийхээ одоо энэ тэ мэдээллийн аюулгүй байдал үндэснийхээ одоо энэ техник технологийн хөгжлийг дэмжиж байгаа хэрэг байхгүй юу? Тийм болохоор одоо бид нар эрвэхээр энэ одоо үнгүй өгж байгаа юмыг одоо тэ аваад ашиглахаас өөр яах вэ? Тэгээ эртнээс одоо сайхан танилцаад өөрийгөө танилцуулаад одоо игүүнэтэйгээ танилцаад ингэ явж явахт бол учир нь олдно доо олдно. За баярлалаа. За бид нар чи юун дээр явжлаа? Тийм Томас Йонг чи нөгөө нэг алдартай гайхалтай ос нөхний туршилт руу дөнгөж ороод л хэдүүлээ чинь дууссан шүү дээ, тэ. За 1818 онд болохоор энэ Августин Шон Фернел гэдэг хүн байдаг бас. Энэ бас мундаг тийм долгионы ерөнд онол тал дээр маш тийм мундаг зүйлүүдийг хийсэн юм гэж байгаа. За долгионы математик онолыг боловсруулсан. Одоо нөгөө нэг Хойгенсийн долгион бол ингэж ажиллана гэдэг зүйлүүдийг одоо яг математик онолыг одоо гаргаж ирээд тэгээд нөгөө нэг Томас Йонгийн туршилт байсан шүү дээ, тийм. Томас Йонгийн хос нөхний туршилт. Энэ хос нөхний туршилтыг ерөөсөө энэ долгионы математик загвараараа онлоороо тайлбарласан. За тэгэхээр бөөм яхаар эн чинь одоо нэгэсэндээ за энийг дараа нь тайлбарлая. Яг нэг цаана яг юу болоод байгааг тий. За ямар ч түүхээ ингээд гэс дуусгач. За ямар ч гэсэн ийм болсон байна. Гэрлийн туйлшрал, дифракц гэх мэтлэн одоо өмнө тайлбарлаж чадахгүйсэн энэ зүйлүүдийг энэ Фернел гэдэг хүн математик загвараар тайлбарлаж байгаа. Өнөөдөр бид нар Фернел Хойгенсийн долгионы онол гэж нэрлэдэг. За 1860 онд болохоор Джеймс Клерк Максвелл гэдэг одоо бидний мэддэг алдартай хүн цахилгаан соронзонгийн онолоо боловсруулсан. Цахилгаан соронц гэдэг хоёр хүч гэж нийлүүлээд цахилгаан соронзонгийн одоо онол боловсруулсан. За тэрэн дээр бол ерөөсөө гэрэл цахилгаан соронзон долгион юм аа гэж одоо ингэж баталсан. За тэгэхээр ерөөсөө Томас Йонгийн үзэл бол бүр ингэжтэй үнэн хүү газар аваад явж штэ тэ нөгөө нэг Ньютон ч одоо бөөмлөг онолтойгоо боловсруулж гин гэсэн үг тэ. За тэгээд нөгөө нэг Фернел нь ч гарч ирээл Максвелл нь ч гарч ирээл долгион байна гэд. За тэгэхээр үнэнлэхүү ялж гин гэсэн долгионы онол. За тэгэхээр гэрэл бол долгион болж таарч байгаа. Ийм сайхан зүйл. За тэгээд бүр энэ Максвелл ч болохоор тухайн үед болохоор энэ онлоо боловсруулчаад тэгээд тооцоолж үтсэн байгаа. Энэ вакуум дотор ерөөсөө юу ч байхгүй ийм орон зай дотор энэ цахилгаан соронзонгийн долгион юу болох нь гэсэн чинь ийм хоосон орон зай дотор ийм долгион тархдаг болж таарад. Одоо нэгэсэндээ бид нар
юун дээр усны мандал дээр чулуу шидэнгүүд тэр ингээл долгион тархдаг шүү дээ. Тэр чулуутай чулууг тархаад байгаа шүү дээ, тий. Заавал одоо тэр чулуу чинь долгион болгон дээр хүрэх шаардлага байхгүй, тий. Яг тэрнтэй адилхан нэг тийм долгион л үүсчих юм бол яг усны мандал шиг ингээл тархачээд гэж үзсэн. За тэгэхээр оргуу хоосонд ямар ч цэнэгтэй бөөн байхгүй, ямар ч сорон зоохгүй юм оргуу хоосон зай дотор нэг юм долгионууд өөртөө ингээ яваад иж болдог гэдгийг мэдээд гэхдээ тэр долгионы хурдыг нь тооцож үзсэн чинь гэрлийн хурд гараад ирсэн. За тэгэхээр одоо гэрлийн хурдыг маш өндөр наривчлалтаагаар өөрийнхөө онлоос зүгээр математикаас нь гаргаад ирсэн. Тэгээ энэ гэрэл гэдэг чинь бүр долгион гэдэг нь за нэгттэй энэ бол юу гэдэг нь цахилгаан соронцон долгион гэдэг нь батлагч байгаа. Хоёр талаар яг гэрлийн хурдыг хүртэл тэндээс гаргаад авчин гэж бүр ингээд хөдөлшгүй баталгаа байхгүй юм чинь. Тэ маргах шаардлага байхгүй юм баталгаа гэсэн. За тэгэхээр бид нар дахиж одоо энэ гэрэл дээр те ийм долгионоо бөөмөг гээд ах шаардлага байхгүй чи ерөөсөө зоолцтой долгион юм байна гэ байжсэн чинь 1900 онд Макс Планк гэдэг хүн гарч ирсэн. Дахиад 100 жилийн дараа. Нөгөө 1701 онд нэг өндөлөө 4 онд лөө 1704 онд Ньютон бөөм гэдгсэн чинь яг 100 жилийн дараа 1801 онд Томас Йонг долгион гэд тэгсэн чинь дахиад 100 жилийн дараа 1900 онд Макс Планк гарч ирээд энэ хар биеийн цэцэрлэгт гэдэг зүйлийг шийдвэрлэхэд энэ гэрлийн ширхэг гэдэг зүйлийг гаргаж ирээд гэрэл чим ширхэгтэй байд юм байна гэж гаргаж ирээд. За тэгээд тэргээ болохоор одоо ингээд хар нүх биеийн цэцэрлэгт гэдэг зүйлийг шийдэхдээ энэ бол зүгээр математик зайлаа. Тэрнээс бол ийм энэс нэг айхтар утга жанцсан хайхгаа хэрэггүй. Би ямар нэгэн те долгион бөөм гэж хэлээгүй шүү гэдэг ингээд ээж зүгээр те тооцоолоход хэлбэрхэн болохоор л ингээд байгаа. Өөрөө л нэг итгэл үнэмшил байхгүй. Өөрөө мундаг математикч болохоор дээр үед байсан математик онлыг авчираад ингээд шийдчихсэн. За тэгээд ингээд энэ бол математик зайлаа. Битгий та нар одоо навыг ийм наад хэрүүл рүү оруулах гэдэг. За тэгсэн чинь 1905 онд нэг төд бодлого 5 жилийн дараа манай Альберт Эйнштейн гарч ирээд за тэгээд энэ Планкийн нөгөө нэг туршилтыг чинь одоо туршилт гэж та одоо энэ нэг юм гэрлийг бөөм гэж үзээд энэ нэг хар биеийн цэцэрлэгтийг шийдэж байгаа энэ аргыг нь фотоэлектрик эффект гэдэг тийм үзэгдлээр дамжуулж тайлбарлаад энэ Планкийн яриад байгаа энэ гэрлийн ширхэг гэдэг юм чи ерөөсө жинхэнэ зүйл юм байна. Ерөөсө тийм математикийн зайлтуудыг биш юм байна. Бүр жинхнээсээ байт юм ингээ гаргаж ирээд дахиад эргүүлээд нөгөө бөөм гэдэг онлыг чинь гаргаад иржээд одоо баталцсан. Тийм бүр ингээд энэ хэрүүлэн дуусахгүй. Бөөм юм биш үү гэд. Тийм бөөм гэдэг бүр ингээд хөдөлшгүй баталж байгаа. За тэгээ энүүгээр бүр Нобелийн шагнал авч байгаа. Планк хүртэл өөрийнхөө энэ онлоор Нобелийн шагнал авсан. За ингээд явж исэн. За ер нь бол энэ одоо 1900-аад оны үед өрнөж байгаа Макс Планк, Альберт Эйнштейнуудын энэ хийж байгаа ажлууд бүгдээр квантын механик гэдэг зүйлийг үндэслэсэн. Одоо квантын физик үндэслэж шүү дээ. Квант гэж одоо бараг ширхэг гэсэн үг шүү дээ. Тэр гэрлийг ширхэг гэж үзье. Гэрлийн ширхэгтэй аваачаад фотон гэдэг нэр өгчийг аль Эйнштейн айгүй хөрх ингэ явчихсан. За тэгээд Эйнштейний үед болохоор өөрөө бас гэж хэлсэн байдаг л да. 100 жил ноёрхсан энэ гэрлийн долгиолог үзэгдлийг бол одоо би ингэ яцаач чадлаа. Гэхдээ нөгөө нэг хэд хэдэн зүйлүүд за интерференс гэж юм байна. Хос нөхөр гарахаараа хоорондоо унтраад байгаа олон долгион гэдгийг батлаад байгаа. За энэ гэрлийн туйлшрал байна. Гэрлийн одоо юу гэдгийг дифракц гэдэг үзэгдлүүд байна гэдэг ч юм уу те. Энэ бүх зүйлүүдийг болохоор ерөөсөө энэ миний онлол энэ гэрлийн бөөмлөг фотон гэдэг зүйл бол тайлбарлаж чадахгүй. Тэгэхээр бид нар долгион гэж үзчихэж л эдгээр тайлбарлана. Бөөм гэж үзчихэж л энэ зүйлүүдийг тайлбарлана. Жишээлбэл фотоэлектрик эффектийг бол ягаад ч долгионоор тайлбарлаж чадахгүй байхгүй бид нар. За тэгэхээр нэг өсөндөө огт долгиолог одоо онлоор тайлбарлахдаггүй нэг фотоэлектрик эффектийг тийм гаргаад ирсэн. Гэрэл очоод бөөм суулж гаргаад байгаа юм үзэгдэл واخгүй. Тэгсэн чинь нөгөө талд нь болохоор огт одоо ингэж бөөмлөг онлоор тайлбарлахдаггүй юм гэрлийн одоо ийм интерференсийн ийм зүйл гарч ирээд байдаг. Тэгэхээр Эйнштейн болохоор өөрөө ингэж хэлсэн. Энэ хоёр чинь ийм хосолмол зүйл юм биш үү? Буюу энэ дуалист зүйл юм биш үү? Гэрэл чинь бөөмчиг долгиончиг юм биш үү? Гэт ингэж тайлбарласан. За тэнгуут эндээс юу гарч ирж байгаа гэхээр бөөм долгионы дуализм гэдэг юм зүйл гарч ирж байгаа. Нэрийг сони юм ба. Тэгэхээр бид нар алингаар нь л явчих л та гэдэг ийм санаа гаргаж ирээд эрдэмтдийг одоо эвлэрүүлсэн. За энэ эвлэрлийн одоо үр дүнд бол бидний өнөөдрийн квантын механик гэдэг зүйл гарч ирж байгаа. Нильс Бор, Луи де Бройл, Эрвин Шрёдингер гэх мэт одоо мундаг хүмүүс одоо энэ квантын механикийг өнөө чинь бөөм ширхэг мэрхэг гэдэг ингээд тэдрийг нь математиканд боловсруулад за окей бөөмчиг долгиончиг ингээд квантын механик дараа ингээ гаргаад ирчих. Цоошин ийм математик, цоошин физик ингээ гаргаад ирсэн. Нийлүүлж учрыг нь олсон байгаа сте гэхдээ. Йоо, нийлүүлсэн тийм. Нийлүүлсэн байгаа л одоо энэ квантын механик байхгүй юу? За хоёлаа жоохон байжгаад одоо өстө жинхэнэ цаатлын тайлбарлуунаар түүх бол ингээ дууслаа.
За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтаа төрүүлж алах нь Unitel компани ивент гэж ажиллаж байна. Тэгээ бидний амьдралд өдөр тутмын амьдрал дататай одоо нэг уялдаатай байна тий. Одоо дата дуусна гэдэг бол бас хар дарсан зүүчиг нэг бүтлгүүтэл шиг одоо ийм явдал бас бидэнд тохиолдог. Тэгэхээр Unitel-ийн датад урамшил яг одоо эхлээд байгаа. Тэгээд Unitel application, Tokyo application-аар 4 GB-аас дээш дата багц идэвхжүүлэх бүртээ та бүхэнд хурд эргүүлэх юм гоё entertainment боломжийг олгож байгаа юм. Тэгээд хурд эргүүлэхдээ хурд эргүүлсэн биш те та юм хоцсонгүй гэдэг мессеж гарч ирэх амар юм бас муухай байдаг байхгүй. Орон хугараа те. Тий, орон хугармаар. Тэгвэл эднийд бол одоо хурд эргүүлэх бүрд бэлэгтэй гэдгээр онцлог юм байна. Бэлгэнд нь нэмэлт 50 GB, 100 GB дата ирэх, U-Point оноо зэрэгээс эхлээд iPhone 17, Galaxy S25 Ultra. За, Dyson агаар цэвэршүүлэгч одоо үйл болж байна тийм ээ. Гэх мэт одоо энэ олон супер бэлгүүдийн бэлгүүд багтсан байгаа. Тэгэхээр бид нар бол нөгөө угаасаа л датагаа авч таарна. За, үн дээрээ одоо тийм манай хэрэглэж байсан баярлалаа гэж танд гоё энэ хурд эргүүлэх боломжийг олгож байгаа. Тэгэхээр энийг бол та бүхэн мэдэхгүй өнгөрчгүй те. Одоо Unitel application руу ороод гоё хурдээ эргүүлээрээ. Тийм шүү дээ. Одоо хурд эргүүлэх тоглоом бол хүн төрөлхтний бол хамгийн их донтуулж байгаа тоглоом шүү дээ тийм ээ. Одоо яагаад донтуулаад байна гэж одоо ад жаргалын гормоныг ялгаруулад байна шүү дээ тийм. Допаминыг ялгаруулад тийм. Тэгэхээр одоо ингээ донтчихгүй хэмжээндээ л эргүүлээрээ хүн ард иргэдээ. За тэгэхгүй бол тийм. Тэндээс чинь бас дата аваад хурдээ эргүүлсэн чинь дахиад дата гарч ирнэ. За тэгээ бүр дээрээс нь ийм том шагналуудыг өгнө гэдэг бол эн чинь одоо зүгээр бид нар төгөөд нь шүү дээ. Зүгээр бид нар датагүй нэ гэж үйдэг. Тэ? Тэгээ датагаа зүгээр авахт нь хурд эргүүлэх болгонд бэлэгтэй. Тэгээд тэр энэ том ацтан болчих юм билүү. Зүгээр олж байгаа боломжийг хажуугаараа битгий гаргаарай. Одоо аманд орсон шар тусыг хэлээрээ төлөвлөж байгаа шиг л юм болно шүү дээ, тийм ээ. За баярлаа. Бөөм долгион гэж одоо хачи юм байна. Зэн бөөм долгионы тухай нэг жоохон ярив. За ер нь бол энэ хоёр бол шаал эсрэг тесрэг хоёр шин чанартай зүйл баг. Одоо хар цагаан гэж байгаа юм шиг. За эсвэл өөр юу гэдэг хатуу зөөлөнч одоо хайшаа. Ер нь те хүн одоо ууралж явахдаа нэгэн зэрэг баярлж чадах болов уу? Чадахгүй те. За тэнгуүтэ хав хар гэхдээ цагаан. Тэгэхээр одоо төсөөлөгч байна. За яг саарл маарл байж болох юм л та те. За айлсгүй ингээ баруун тишээ эргэж явахдаа би зүүн тишээ эргэж чадах уу? Үгүй. Урагшаа явж явахдаа би хоошоо явж чадах уу гэдэг ч юм уу те. Энэ мэтчлэн одоо юм эсрэг тесрэг юм хоёр шин чанар واخгүй. Нэгэн биед хизээч байж боломгүй ийм хоёр зүйл. Бөөмлөг, долгиолог гэдэг зүйл. За бөөм гэдэг бол ерөөсөө өөр нэгэн маастай, оршихуйтай, мөргөлддөг хоорондоо те ийм матери хэлээд байгаа юм бид нар. Гэтэл долгион гэдэг бол масгүй. А тэгээ дээрэс нь мөргөлддөггүй. Нефт гардаг. Хоорондоо яг сүнс шиг фүнк гэх нефт гардаг. Дууны долгион биш үү одоо жишээлбэл те. Тийм. Тэгмүүд энерги гэж байгаа матери биш. За тэгэхээр яг бөөм бол матери байна. Долгион бол энерги байна. Нэг нь юм байх нь нэг нь юу ч юм уу. Тийм. Ер нь яг зөв тийм. Ер нь тийм шүү дээ. Хаана байгаа ер нь тэр долгион те. Одоо жишээл усны мандал дээр гарч байгаа долгионыг бид нар харж чадж байгаа гэсэн тэр чи хаана байгаа? Байхгүй байхгүй тэр. Яг ингээд харъя гэхээр байхгүй. Юурээсээ тийм долгион гэдэг юм бидэрт харагдаад байгаа ч гэсэн яг ингээд хэмжээ яг бариад авъя гэхээр тийм бит оршихуй байхгүй байхгүй тийм. Усны молекул, усны бөөмүүд хоорондоо мөргөлдөөд бидэрт тийм долгиолж харагдаад байгаа байхгүй. Гэхдээ бөөмийн авчил угаасаа миний энэ чимээ хаана явж байгаа юм тийм. Яг үнэ тийм. Тэгэхээр долгион гэдэг бол юм сонин оршихуй байгаа даа үстэй тийм. Одоо нэг юм оршоод байгаа юм шиг үгүйч юм шиг тийм. Оршуулсан. Ийм зүйл байгаа даа байхгүй. За тэгэхээр ерөөсө бөөм бол маастай, долгион бол маасгүй. Бөөм бол мөргөлдөг, долгион бол мөргөлддөггүй. Бөөм бол матери, одоо матери гэсэн үг шүү дээ тийм. За долгион бол энерги. За ингээ ойлгочих жол. За тэгэхээр ерөөсөө мастай масгүй гэдэг хоёр чи эсрэг тесрэг. Мөргөлдөг гэж эсрэг тесрэг. Матери энерги гэдэг ч одоо бас эсрэг тесрэг юм даа таахгүй. Тэг энэ яаж идрээ нэгэн бийд тий нэгэн зэрэг байх юм гэдэг ийм асуулт. За тэгээ усны дууны яг пүрш мөрш олсын долгионуудыг бол бид нар дандаа юм бөөмнүүдийн хоорондын харилцаа үйлчлээ ингээ тодорхойлцдог. За жишээл ус долгиолж яах гэдэг чинь бол усны молекулууд ингээ хоорондоо мөргөлдөө тий ингээд бид нар тэр энерги дамжаад байгаа нь л долгион гэж харагдаад байгаа. За тэгэхээр ерөөсөд энерги байгаа даа шүү дээ. Хоёр толгоор одоо агарын ч юм уу те. Ингээд агарын молекулууд хоорондоо шахагдаал тэлэгдээл ингээл ингэж явах та бидэрт чимээ тархаад байгаа. Энэ бас л бөөмнүүд хоорондоо мөргөлдөөд тэр мөргөлдсөн бөөмнүүдийн хооронд явж байгаа энергиуд л бидэрт долгион болж харагдаад байгаа. Иймэрхүү зүйл. За тэгээ те дээрээс нь одоо бидний яг бөөм гэж тайлбарлаж болохгүй нэг хэд юм. Жишээлбэл цахилгаан саран зүүн долгионыг бол бид нар энэ бөөмнүүд мөргөлж байгаа биш.
цахилгаан соронзон орон гэдэг юм байгаа даа байхгүй. За тэгэхээр энэ бол одоо огт бөөмөс тусдаа ийм долгион бас өөр ингэсэн орон дотор ингэж давлгаалж болдог. Тэ одоо нэг тархажуулдаг гэдгийг харуулж байна. За тэгэхээр огт бөөмгүйгөрчсөн байж болдог зүйл байна. Энэ өөрийнхөө орон дотор. За альсвал одоо Эйнштейний талтцлын долгион гэдэг ч юм уу те орон зай цаг хугацаа гэдэг орон цаг гэдэг байгаа шүү дээ те. Энэ зүйл дотор ингээд тат хүчний масс ингээд гарч ирээд алга болоход л ингээл те тэр орон зай цаг хугацаа чинь ингээл давлгаалал ингээл ингэж идэг. Тэр долгион гэж зархаж байгаа бас. Тин чи ямар нэгэн бөөм байхгүй байгаа шүү дээ те. Орон гэдэг зүйл байна. Тэгэхээр бол бөөм долгион гэдэг бол бөөм бол ингээ өөр ингэс оршихуйтай. Долгион гэдэг бол нэг бол бөөм байж ич, үгүй бол нэг юу байж ич одоо те орон байж ич тэр дотор ингэж тархдаг юм тархалтын энергийн тарах үзэгдлийг л бид нар долгион гэдэг. Сони юм байна бас орон байж ич гэдэг нь. Тий. За нэг иймэрхүү. За тэгэхээр бөөм долгион хоёр бол нэг иймэрхүүг ойлгочих болно. За тэгээд нэг нүхний туршилтаас эхлэе. Одоо энгийнээсээ эхлэн шүү дээ. За нэг нүхний туршилт гэхээр яг гэрлийн ийм өргөн зураасаар нэлийн ийм өргөн зураас за яг ингээ гэрлийг хан дээр тусгаж ялаа гэж хэлээ л та. За тэгэх юм бол тэр хан дээр аваачаад би нэлийн ийм өргөн ийм зураас ийм нүх гаргачлаа гэж үтээ. Одоо нэг ийм хаалга шиг ч юм уу те ийм хаалга нээчлээ гэж үтээ л та. За тэгэх юм бол тэргээр чинь туссан гэрэл цаатлын хан дээр нь ингээд яг тэр хаалганы хэлбэртэй дүрс гарч ирж таарна тийм үү. Тэгээд хаалгаа би юм нарийнхан болгож л одоо тэр нэг юм лифтний хаалга шиг хаагддаг аадчих. За тэгвэл ингээд хаалгаа ингээд нарийнхан болгонгууд тэр цаатлын хан дээр тусж байгаа гэрэл бас ингээд нарийнхан бол. Тийх баг. Окей, энэ бол тийм бөөм л биш дээ тий. Чи бөөм бохгүй тий. Гэтэл нилээн нарийнхан болгоод бас ингээд баг нүдэнд харагдахааргүй нарийнхан болгоод эхлэнгүүд тэр цаатлын хан дээр байгаа энэ гэрэл ингэж нарийнс чийсэн гинт пүнк гэдэг юм хамардаг. Яаж байгаа тий. Тий. Яаж байгаа юм бэ тий. Тий. Энэ болохоор яадаг вэ гэхээр за усны мандал дээр ус одоо долгиолж байгаа долгион ингээд тархачаалаа гэж хэлдэг л да. Тэгвэл бид нар бас замдны юм нарийнхан завсар тавьчингууд тэр долгион бас тэндээс шинээр үүсэж байгаа юм шиг ингэж тархдаг. Нэгэснээр юм дифракц гэдэг долгионы дифракцийн үзэгдэл гэдэг байхгүй сарних үзэгдэл гэдэг. Надад нэг зүйл сонирн байна. Тэр нүхийг тийм үү? Тэрний яг тэр нэг point нь хаанаас эхэлж дэлбэлээд тий ингэж яагаад байгаа долгиолоод байгаа нь тий яг алиг нарийнхан гэж гэрэл өөрөө оюун ухаанаар бодоод байгаа юм яагаад тий одоо ер нь бол тэр тухайн долгионы одоо долгион л бол долгион тэр чинь бүх долгионууд адилхан шин чанарууд байдаг нь юу гэхээр за нэгт автомж байгаа тий гэ тий дээрэс нь одоо энэ фаз байгаа амплитуд хүч байгаа гэдэг ч юм уу тий за давтамж нь аюу тийм чухал за жишээлбэл тий хурдан давтагддаг ийм өндөр энергитэй долгион байна уу эсвэл удаан давтагддаг ийм намуухан долгион байна уу гэдээс шалтгаалаад тэр хэр нарийнхан завсраар гарахтаа тарахгүй гэдгийг долгионы онолоор айгүй хэлбэрээр тайлбарладаг байхгүй. Гэтэл бөөмөр бол тэр чинь тайлбарлагдахгүй байхгүй. Уг нь бол бөөм л нарийнхан завсраар гарсан ч яг нарийнхан л тусах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ юусоо ганцхан нүхэнд туршилтаарчсан бид нар бол ер нь бол бараг те гэрлийг бөөм гэдгийг баталчих болж штэ. Тэ. За тэгсэн чинь яах вэ? Нэг нүхний туршилтаар болохоор ингэж байгаа. Сүүл нэг бөөмөр тайлбарлах гэдэг одоо нэгсэн доо бөөмийн онлын хүмүүс ч юм бол бөөмөр яаж хийж байгаа тайлбарлана гэдэг тэгж болно шүү дээ тий. За тэгвэл Хайзенбергийн тодорхойгүй зарчим гэж 1927 онд Германы физикч алдарт физикч Вернер Хайзенберг гэдэг хүн гарч ирээд энийг долгионы одоо долгион ашиглахгүй ч бөөмөр тайлбарлаж болно гэдгийг тайлбарласан. За энэ дээр ер нь юу гэж үздэг вэ гэхээр бид нар ямар нэгэн зүйлийн одоо байршлуулан хурд хоёрыг нэгэн зэрэг тодорхойлж болохгүй гэдэг. За жишээлбэл те би уцаар нэг найз руу өө чи хаана явна гэд те хаана явнаг асуучих юм бол би хизээр хийг асууж болохгүй. Хизээр хийг мэдчих юм бол би хаана явааг нь асууж болохгүй байхгүй. Яг энтэй адилхан бид нар ямар нэгэн бөөмийг хаана угааг нь мэдэх юм бол хаашаа явж байгааг нь мэдэх боломжтой болчихдог. Хаашаа явж байгааг нь мэдчих юм бол хаана угааг нь мэдэх боломжтой болчихдог. Ийм асуудлыг бол Хайзенбергийн тодорхойн зарчим гэж нэрлэдэг. За тэгэхээр яах нь хэрвээ бид нар бөөмийн байршлыг тодорхойлох гэж оролдогдсон бөөмийн байршлыг хичнээн нарийн тодорхойлох гэж оролдогдсон нөгөө нэг хурд гэдэг юм нь өөр болчихдог. Тодорхойг болчихдог гэсэн үг. Удааширчж болно, хурцсаж болно. Гэхдээ энэ дээр хурд гэдэг юмыг нэг өөр зүйлээр одоо чиглэлтэй хурд гэж ойлгох хэрэгтэй. Нэг англиар болохоор тэр чинь speed velocity гэх хоёр юм байгаа байхгүй. Speed гэдэг нь болохоор ер нь хурд, velocity гэдэг нь чиглэлтэй хурд байхгүй. Ийшээ юу хэр хурд, баруун зүг рүү, зүүн зүг рүү гэдэг энэ зүйлүүд одоо вектор гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр энэ вектор гэдэг хэмжигдэхүүн одоо тэр velocity буюу хурд гэдэг зүйл чинь хаашаа гэдгийг тодорхойлох гэдэг шүү. Тэгэхээр би чигээр явж исэн бөөмийг яг байршлыг ингээ нэлээд нарийн тодорхойлох гэж оролдогдсон нөгөө бөөм чинь ингээ чиглэл нь өөрчлөгдөд байна гэсэн үг. Ийм зүйл болно гэдгийг одоо Вернер Хайзенберг одоо ийм онол гаргаж ирсэн. Энэ бол ерөөсө квантын механикийн, квантын физикийн ерөөсө үндэс.
Тэгээ тодорхойгүй зарчим. Тэгээ зөвхөн одоо квантын физик дээр ч бүх долгионтой холбоотой бүх юм дээр биелнэ. Тодорхойлж ерөөсө болохгүй л гэсэн үг юм тийм. Нэгэн зэрэг байршил болон хурд хоёрыг тодорхойлж байгаа. Одоо жишээл бидэрт радар байлаа гэж үтэй л да. Тэгвэл би тэр радараар онгоцны яг хаанаагаа мэдчих юм бол хаашаа явж байгааг мэддэг болчихно. Наашаа явж байна уу, цаашаа явж байна уу, хэр хурдан байна гэдгийг мэддэг болчихно. Хэрвээ хаашаа явж байгаа гэдгийг мэдхийг хүсэх юм бол би хаана байгаа гэдэг мэдээлэл нь бас тодорхойгүй болж эхэлдэг. Нэг юу гэдэг штэ сарсан багаахаа штэ. Сарсан багаахаа ч юм болохоор өөрөөсөө нэг юм хит аваад гаргаад тэр эколокоц гэдэг байгаа штэ. Тэр зүйлээ хэр хурдан ирж байгаа гэдгээр хаана байгааг мэдчихнэ. Түүнтэй яаж өөрчлөгдөж байгаа гэдгээр нь хаашаа явж байгаа гэдгийг мэддэг байхгүй. За тэгэхээр одоо зүгээр одоо сарсан багаахан дээр л бодъё л да. Сарсан багаахаа гэдэг одоо сигнал явууллаа гэж. Гэдэг сигнал. За тэгсэн чинь нөгөө гэдэг нарийнхан болж ирж байгаа юм бол нааш ирж гин гэсэн үг. Тэр бит нь одоо тэр ирвэхэ ч юм уу нэг юм байх юм бол нааш ирж гин гэсэн. Гэсэн чинь болоод буцаж ирэх юм бол цаашаа явж гин гэсэн. Гэтэл би нэг чинь одоо нэг гэдэг юм явуулж болно шүү дээ. Тэгэх юм бол гэдэг л юм ирнэ. Нарийнхан болж гэнэ бүдүүн болж гэнэ гэдгийг би мэдчих чадахгүй. Тэгэхээр би нэгт байршлын хичнээн сайн мэдхийг хүснэ төдий чинээ богинохон сигнал явуулах хэрэгтэй байхгүй. Гингүүд гэд хурж ирэхин би хугацаагаар нь би шууд мэдчихнэ. Гэтэл би биш те гэд ингээ явуулангууд тэр чинь үрж ирдэ болно шүү дээ те. Ингээм бол би яг хаана байгааг мэдэхгүй. Гэхдээ яг хаашаа явж байгааг нь аюу өндөр наривчлалтай мэднэ гэсэн. Тэгэхээр сарсан багаахан дээр хүртэл энэ Хайзенбергийн тодорхойгүй зарчим биелдэг байна. Тийм. За тэгэхээр ерөөсөө энэ бүр энэ зөвхөн квантын механик биш. Ерөөсөө долгионтой оролцож байгаа радар байна уу, эколокац байна уу? Тэр эколокац чинь цахилгаан соронзон долгион ч шүү дээ. Ер нь бол агарын одоо энэ дуу байгаа шүү дээ, чимээ байгаа шүү дээ, хит авъя гэдэг. Тэгвэл тэр цахилгаан соронзон долгион дээр хүртэл нэг адилхан биелнэ, бүх юм дээр адилхан биелнэ. Тэгэхээр энэ Хайзенбергийн тодорхойгүй зарчим гэдэг бол ерөөсөө үндсэн ийм зарчим бохгүй. За гэрлэр бол одоо жишээл бид нар ингээд юмыг нарийн харах гэж оролдогдсон хүүхэн араагаа ч юм уу одоо энэ нүхээ жижигсэх хэрэгтэй байдаг. Одоо өрцгээд байгаа шүү дээ. Өрцөө жижигсгэж юмыг нарийн харах хэрэгтэй байдаг. Гэтэл их одоо өрч жижигрэгдсэн орж ирэх гэрлэн багасаад одоо бид нар тэр зүйлийг харах одоо бүдгэрээд ин гэсэн үг шүү дээ. Иймэрхүү байдлаар нэг юм трейд офф гэж ярилдаг. Хэрвээ бид нар байршлыг мэдэх гэвэл хурд нь чиглэл мэддэг болчихно. Хурд чиглэлийг мэддэг гэвэл байршлыг мэддэг болчихно. Үндсэн зарчим. За тэгэхээр эндээс одоо бид нар дахиад нөгөө нэг нөхний туршилтаа бөөмөр тайлбарлая. Бид нар явж исэн бөөмийг маш нарийнхан нүхээр ингээ гарах гэж оролж байна гэдэг бол энэ байршлыг тодорхойлох гэдэг хэрэг гэсэн үг. Тэгэхээр тэр нарийнхан завсраар гарсан одоо бөөм байршил төдий чинээ тодорхой олцохоор нөгөө нэг хурдан төдий чинээ ингээ тодорхойг болоод ийш тийш цацраад байгаа гэж ингэж тайлбарласан. За тэгэхээр наадах чинь долгионтой долгионгүй ингээ сайхан бөөмөр тайлбарлчлаа гэдэг ингээд Хайзенберг болон их додгор байсан. За тэгээ ингээ явжсэн. За тэгсэн чинь дараагийн бидний ярих хэвээр зүйл бол хэвээр жинхэнэ нөгөө нэг хос өхний туршилт чинь. За хос өхний туршилт гэж байгаа. За хос өхний туршилтыг болохоор Томас Янг болохоор гэрэл дээр хийсэн. Гэрэл дээр хийхдээ болохоор ерөнхийдөө нөгөө нэг нүхний туршилтыг маш ойрхон хоёр нөгөө нэхнүүдээ ойрхон байрлуулад ингэчин гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь гэрэл нэг сонин үзэгдэл гарч ирсэн болохоор ингэдэг. Нэг газар тусаад нэг газар тусахгүй, нэг газар тусаад нэг газар тусахгүй гэдэг. Томас Янг болохоор өөрөө ийм туршилт хийсэн байхгүй юу? Хоёр нүх мөх ерөөсөө хийгээгүй. Ерөөсөө нэг хаалтны туршилт гэдэг. Нэг. Одоо нэг өсөндөө нэг нүхний туршилтын эсрэг нь гэсэн үг байхгүй юу? Нэг хаалтны туршилт. За жишээлбэл нөгөө нэг хаалгаараа жишээ авъя л да. За хаалга нь болохоор эсрэг хаалга байсан гэдээ татчихсан. За одоо юу гэж тайлбарлах вэ одоо нэг юм юу байсан? Нэг юм зүгээр багна байсан гэж бодчих. Нэг юм багна. За тэгээд тэр багна руу гэрэл тусгая. За тэгэхээр цаатлын хан дээр багны сүүдэр гарна шүү дээ. Хоёр талаар нь гэрэл тусна те. За тэгээ багна ингээ нарийнхан болж чаддаг заяа. Багны ингээ нарийнхан болгоод тий. За тэгсэн чинь цаатлын хан дээр тусж байгаа багны сүүдэр бол бас ингээ овоо хөрхөн нарийнхан болж байгаа. За гэтэл багна маш нарийнхан болох үед буюу юм ус шиг нарийнхан болгож байгаа байхгүй. Одоо Томас Янг бол ийм нарийнхан ийм цаас ингээ карт хүзэр тавьж хагаад тэгээд гэрэл тусгасан байхгүй. За тэгсэн чинь хан дээр хүзэрний юм юу биш. Одоо юу гэдэг вэ? Сүүдэр биш. Ийм баахан юм гэрэлтэй гэрэлгүй гэдэг ийм техникийн судал шиг юм зураас гараад ирсэн. За бүр бүдүүлгээр тайлбарлах юм бол бид нар яг ийм багны цааталт гэрэл тусах хэрэггүй шүү дээ. Ер нь бол яагаад тусах хэрэгтэй тий? Тэр чинь баг нь халахалж чадах чинь багны цааталт гэрэл тусах хэрэггүй байхгүй. Баг нь тэр гэрлийг хаагаад багны цаанд огт гэрэл байх хэрэггүй байсан. Хэрвээ гэрэл бөөм байсан бол энэ багны цааталт одоо гэрэл тусах хэрэггүй байсан байна л дээ. Гэтэл яасан бэ гэхээр яг багны цааталт гэрэл гараад хамгийн тод гэрэл нь багны цааталт гараад ирсэн.
Одоо Томас Йонгийн туршилтаар. За маш сайн ойлгож байна. Бөөмчин бол тэр чинь угаасаа мөргөөд ингээд тий багны хажуудал тавсан шүү дээ. Тэгтэл ардуур нь ингээд интерференц болоод ороод ирсэн. Тэгээд энийг чинь болохоор нэг долгионоор тайлбарлахаар аюул хэлбэрхэн тайлбарлчин тий. Гүний чинь усан дээр хийхэд яг адилхан юм гарнаа тий. Яг адилхан үзэгдэл гарна. За одоо жишээлбэл бид нар усныхаа долгионыг давтамжийг нь өөрчлөөд одоо тэр интерференцийн патерныг өөр болгож болно тий. Өргөн нарийн бүдүүн болгож болно. Яг энтэй адилхан гэрлийн одоо бид нар өнглийг өөрчлөхэд энэ бас яг адилхан гэд өөрчлөгдөж. За тийм болохоор нэгт гэрэл бол долгион, хоёрт болохоор гэрлийн долгионы урт буюу тэр давтамж гэдэг зүйл нь энэ гэрлийн өнгийг тодорхойлдог юм байна гэдэг ийм зүйлүүд гарч ирж байгаа. Заадсан чинь эндээс гоо тэр чинь тэгээ бөөм байсан ч гэсэн ер нь ажиллаж болох юм шүү. Ягаад тэгэхээр тодорхойгүй зарчим гэдэг нэг зүйл байна. За хоёрт болохоор нөгөө юу гэж юм байна. Одоо тэр бөөмөл юм чинь одоо тэр нөгөө хөзөртэй ч мөргөлдөж байгаа шүү дээ. Тэгвэл хөзөртэй мөргөлдсөн зүйл чинь тэгэл ийш тийшээ цацрах нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгээ тэр багны цаанд одоо тусаж болно шүү дээ. Хөзөрний цаанд тусаж болно шүү дээ. Яага болохгүй гэж гэдэг инхээр нөгөө нэг унтраад байгаа юу ач чадахгүй. Тайлбарлаж чадахгүй. Ингээл нэг гэрэл нэг зураас гэрэл тусаал нэг харанхуй нэг зураас юм дахин судал шиг юмнууд байгаа. Энэ тэгвэл яагаад унтраад байгаа? Унтрахсгүй байхгүй тэр чинь. Тэгэхээр энийг энэ дээр бол яалтчгүй л одоо бөөмийн онол ингээ бууж өгч байгаа. За тэгээ энэ онолыг одоо энэ туршилтыг болохоор за сүүлд одоо юун дээр электрон дээр хийж үзэж байгаа. За электрон дээр хийж үзэхээр юу болсон? Нэг электрон дээр чинь интерференцийн материал гараад ирсэн. За тэгээд энэ юу болж байна гэдэг бид нар чинь за энэ бол яалчгүй бөөм. За бөөмөр энэ туршилтыг чийгээд зүйл яах нь харцгаая гээд тэгсэн чинь бөөм байхгүй, долгион байгаадсэн. За тэгээд хамгийн их толгой эргүүлсэн зүйл бол энэ электроны хос нүхний туршилтан дээр гарч ирдэг. Жинхэнэ одоо нөгөө нэг юуны квантын механик, квантын физикийн одоо үнцгийг тавьсан зүйл чинь дээр гарч ирж байгаа. За ийм туршилт хийж байгаа. Одоо бид нар бол гэрлийг ширхэгтэй, бөөмтэй энтер гэдгийг тухайн үед л мэдэхгүйсэн чинь ширхээр нь явуулж чадахгүй нэгт. Хоёрт ширхээр нь мэдэрч чадахгүй байхгүй юу? Электроныг бол мэдэрч чадна. Нэг ширхгийг явууллаа, нэг ширхгийг мэдэрлээ гэдэг ингээд мэдэрч чадна. За тэгээд ингээд амар бол ингээд нэг электроны буу гэж байдаг. Одоо ингээд усаар шүрч байгаа гэж шүрчээдэг те. Тэгээд тэрийг ийм электрон багтахаар ийм хоёр нарийнхан завсраар гаргасан баг. За тэгэнгүүт яг хуу цаатал дээр нь одоо интерференц метр нь гараад ирсэн. Уг нь бол бөөм байсан бол нөгөө нэг хоёр завсрыг чинь л сүүдэр гарч ирнэ шүү дээ тий. Ийм хоёр завсар дээр л тэр электрон эсрэг талын хан дээр буух хэрэгтэй байсан чинь яг нөө долгионы он шиг, яг гэрэл шиг ийм интерференц метр нь буюу нэгэл хэсэг электронууд ийм босоо шугам хэсэг электрон байхгүй. Электронтой электронгүй гэдэг ийм дахин судал шиг юм гараад ирсэн дэлгэцэн дээр. За тэгвэл энэ туршилтыг ингэж хий. Нэг нэгээр нь электроник. Одоо эн чинь электронууд ингээл энтлийн нөхөр нь гарснууд энтлийн нөхөрөө гарснуудын мөргөлдөж зөргөлдөл тийм үүсгээд байна гэж бас бодъё л доо. За одоо мохорцгоор итгэл та тий. За тэгхийн бол энийг чинь эхлээд нэг электрон явуулаад ганцхан ширхэг электрон явуулаад тэр нь эсрэг талын хан дээр буусныхын дараагийнх нь явуулаад ингэх юм бол эдгээр чинь хоорондоо мөргөлдөхгүй шүү дээ тий. За ингэж хийсэн чинь яах вэ? Бас л интерференц материал гарч ирсэн. Одоо нэг интерференц үүсэж ирсэн. Тэр бүр гайхаж байгаа хөөе. Эрдэмтэд. Энэ нэг ширхэг электрон явуулж байгаа шүү дээ. Тэр хос нөхрөө. Тэгсэн чинь яагаад интерференс материал одоо хий гарч байгаа. Уг нь бол интерференсийн хий гэдэг чинь долгион тэр хоёр нүхээр нэгэн зэрэг гараад. За тэгээд тэр нүхний цаана гарахтаа тэр хоёр нүхээр гарсан долгионууд хоорондоо интерференслэгдэж байгаа байхгүй. Азин ч эндээс одоо ганц тайлбар гарч байгаа. Энэ электрон нэгэн ширхэг электрон энэ хоёр нүхээр зэрэг гарсан байна гэдэг тайлбар. Ингэж тайлбарлахгүй бол энэ тайлбарлагдахгүй. За тэгээд ингээд сайхан ямар сони юм бэ өстэй. За ямар ч байсан электрон чинь нэг юм аюул тийм долгиолын шин чанартай байна. Долгионоор л тайлбарлагдах юм шин чанараас үзүүлэлт юм байна те. Бас долгиолын шин чанар байна. Одоо нөгөө нэг Эйнштейний хэлээдсэн дуализм гэдэг чинь электрон дээр хүртэл байд юм байна гэд ингээд үжсэн. За тэгсэн чинь яасан мэгтэр за тэгвэл электроныг яг аль нөхөр нь гарч байгаа хэмжээд үтчихье гэсэн. За тэгээ баруун нөхөр нь гарч ийн үү? Зүүн нөхөр гарч ийн үү? А нөхөр гарч ийн үү? Б нөхөр гарч ийн үү гэдэг хэмжээд үтсэн чинь интерференсийн одоо хий алга болцсон. Нөгөө бидний таамаглаж байсан хоёр ширхэг энэ завсрын нөхөл гарч ирээд байгаа. За тэгээд бүр толгой нэргээд эхэлж байгаа. Байж та. Аимшигтай явдлуулаад байгаа байхгүй тий. Тийм. Энэ нэг тайлбарлагдахгүй тий. За үе энэ ч одоо яаж тайлбарлах юм бэ? Бид нар бол өмнө уг нь бол фотоныг буюу одоо фотон ч гэж одоо гэрлийн бөөм штэ тий. Одоо гэрлийг ширхгээр нь явуулж чаддаг байсан бол энэ зүйлийг ажиллаж чадах байсан. За гэтэл электроныг болохоор бид нар ширхгээр нь явуулж чадна, ширхгээр мэдэрч чаддаг болонгууд бүр хачин болж байгаа. Бүр ойлгох хэцүү. Юу нүүн Томас Йонгийн хийсэн гэрэл дээр хийсэн туршилт. Бүр хачин
учир нь ологдохгүй юм болж байгаа. Харин бүр. Тийм. Тэнгүүд нөгөө нэг quantum physics үүсгэжсэн хүмүүс чинь гайхаад юу гэж тайлбарлахаа мэдгүй болоод нөгөө нэг хэлэх үг нь олдож чадаад. Гүн чинь сүүлдээ бүр арга ядаад ингэж хэлсэн байгаа. Энэ ажиглахаар бөөм болчдөг. Ажиглахгүйгээр долгион байдаг. Ийм зүйл гэж тайлбарласан. За ийм ачаа ийм болж. За тэгэхээр ерөөсөө электрон дээр ерөөсөө энэ интерференсийн батарей чинь биелж ин гэдэг бол гэрэл бөөмлөг юм байна, долгиолог юм байна. Окей. За электрон дээр тий за бөөмлөг бас долгиолог юм байна. Окей. За тэгвэл өөр юу вэ? За жишээлбэл нейтрон гэж болно, протон гэж болно. Тий ийм том бөөмүүд. За нейтроноор үтсэн байгаа тий. Бас интерференсийн батарей гараад ирж байгаа. Ийм атомаар үтсэн байгаа. Бас интерференсийн батарей гарч ирсэн. Тэгэхээр атом хүртэл бөөм биш. Атом хүртэл долгион. Бүх юм долгион болчихсон. Бүх юм долгион. Тийм. Цаашаа юу ч та молекул заяа. Бүр C60 гэдэг бүр мангар том молекул байхгүй юм. Хөл бөмбөгийн бөмбөг шиг ийм одоо нэг нүрс төрөгчийн одоо нэг юм атомудаар ингээ хийцэн ийм мангар том хөл бөмбөгийн бөмбөг гэдэг ойлгочих. Гэтэ тийм амар томнод нь харагдахгүй л дээ. Маш жижиг л дээ. Гэтэл бүхэл бүтэн молекул дээр хүртэл интерференс батарей гарч ирсэн. Тэр утгаа юу гэж вирус дээр хүртэл ажиглаж байгаа. За тэгвэл бөөсөн дээр ч гарах юм байна. За бөөсөн дээр яриа гарахгүй. Ер нь бол бидний мэдэж чаддаг хамгийн жижигхэн вирусын дээр бол амар сайн ажиглагдсан. Интерференсийн батарей гарч ирж байгаа. Интерференсийн хий. Тэгсэн чинь яг өшөө томроод ирэхээр нөгөө нэг статистик дундаж гэдэг юмар бол угаасаа тэр бидний ажиглах боломжгүй. Энэ гарч ийн үгүй үед нь харагдах болчихсон гэсэн. За тэгэхээр ерөөсөө энэ чинь бол ерөөсөө нэг электрон, фотон, гэрэл мэрэл гэдэгтэй биш юм биш. Чи ерөөсөө юм хэмжээнээс хамаарсан юм байна. Нүүн Хайзенбергийн тодорхойгүй зарчмаас ч болоод байгаа юм байна те. Бид нар ажиглаж чадж байгаа юмд бол статистик дунджаараа олон зүйлүүд ингээд ирэхээр статистик дундч нь бол одоо бидэрт интерференсийг байхгүй болгож байгаа юм. Тэгээ бид нар амар бөөмлөг ингэж мэдрэгдээд баригдаад харагдаад ингээд өндөрлөгдөө те мастай заастай ийм хоорондоо мөргөлдөж зөргөлж байгаа гэж удаадсан чинь эн чинь бүр ингээд томруулаад нэгүүд Хайзенбергийн тодорхойгүй зарчмаараа хоорондоо мөргөлддгөө долгион болоод маск болоод бүр ийм ачийн болоод ингээд явчихж байгаа юм. Юу болоод байгаа учир нь мэддэггүй. Бид нар тайлбарлахаар тайлбар байхгүй. Гэхдээ математик томыг нь гаргацсан нөгөө нэг аль дээр үеийн Томас Йонг тэр нөгөө хин миний Фернел Хойгенсийн гаргаж ирээдсэн математик загваруудыг л ашиглахад долгион тэр чигтээ тайлбарлагдана. Тэгээ дээрэс нь ганцхан л ийм юуны философийн давсны юм байна. Тэр нь болохоор ажиглагч гэдэг зүйл. Тэгээ бид нар одоо тэр долгионыг ажиглах юм болшоод бөөм болж байна. Ажиглахгүй байх юм бол долгион байж байна. Тэ бид нар яг тэр гэрэл фотон ч юм уу эсвэл тэр электрон тэр нейтрон яг аль нөхөр нь гарч байгаа л хэмжихгүй байх юм бол эн чинь хоёр нөхөр зэрэг гарна. За тэгээд интерференслэгдэнэ. За тэгээд нөгөө талын хам дээр интерференсийн одоо хээ үүснэ гэдэг. Ийм сонирхолтой, ийм хачин тайлбартай, ийм онол гаргаж ирээд энэ асуудлуудыг шийдсэн өнөөдрийн бид нар яриад байгаа квантын механик гэдэг зүйл. За тэгээд энэ цаашаа яваад квантын компьютер бол ингээ явсан байдаг. За тэгэхээр энэ бүх хэрүүл юунаас эхэлсэн бэ гэхээр гэрэл бөөмүүд олгиолгүй гэдгээс эхэлсэн байна. Тэгэл хоорондоо тэгээ нэг 100 жил өнгөрөөл бөөм болоод 100 жил өнгөрөөл долгион болоод ингээ явждаг. Одоо бараг бидний аав ээж үед бол те бас яг энэ гэж маргалж ийсэн үе ингээл багш нь ингээл тэгжсэн гэстэй. За энэ бол бөөм гэдгийг бол шинжлэх онцод баталсан ингээл явжсэн чинь. Заав ижгаараа сая нэг шинэ мэдээ ирлээ. Саяхан долгион болчихлоо. За ямар ч гэсэн эрдэмтдийн, физикчдийн гэрэл гэж юу юм бэ гэдэг манай эртний өмнөх 400 оноос эхэлсэн энэ маргаан хэрүүл ингэж авсаар байгаа Эйнштейн бас нэг юм те эвлэрүүлмэр аятаад за тэгээд Боор гэдэг хүн гарч ирэнгүүтээ ийм философи энэ төр нэмэн байж те арай гэж квантын механик бол мэндэлсэн байна. Одоо бид нар одоо хүртэл энэ хос нүхний туршилтыг яаж тайлбарлахаа мэдэхгүй арга болохгүй байна. Энэ бол арга язсан арга шүү дээ. Хүн харчхаар бөөм болчихно. Хүн харахаа болохоор долгион болно гэж юм мангар тайлбар байхгүй тий. За энэ бас алдаатай л тайлбар л та. Тэгэхээр энэс илүү мундаг тайлбар хэрэгтэй гэлсэн чи бүр толгой нэргүүс одоо олон ертөнцийн параллел ертөнцийн энэ төр гээл тий. Харин бүр гайхаац ажиглаж болно гэж юу ийсэн ер нь би одоо юу бурхан юм уу тий. Юу чи. За нэг юм юм болсон тий. За ямар ч байсан ийм зүйл болсон. Шрёдингерийн долгионы тэгшлэлийг ашиглаа. За энэ бол магадлалын долгион юм байна гэдгийг тайлбарсан. Гэхдээ Шрёдингер ч өөрөө тайлбарлаагүй л дээ. Энэ долгионы онолоор ингэж тайлбарлахаар энэ бүх юм амар гоё болоо тийм. Хайзенбергийн тодорхойгүй зарчим чинь ингэж тайлбарлагдаад долгионы онолыг ингэж хэрэглэнэ гэдгсэн чинь Де Бройл гэдэг хүн гарч ирээд эн чинь болохоор ерөөсөө юм долгион гэдэг зүйлээс магадлал гэдэг зүйл. Одоо тэр бөөм хаана үж болох вэ гэдэг магадлал. Энэ магадлал гэдэг зүйл тархт юм байна гэдгийг тайлбарсан. Одоо тэр Шрёдингерийн тэгшлэлийг. За тэгээд тэр Шрёдингерийн тэгшлэлээс өөр юу гарч ирсэн бэ гэхээр Е тэнцүү МЦ квадрат гэдэг юм зүйл байна шүү дээ. Одоо Эйнштейний алдарт матери
бөөм одоо матери, энерги хоёрын ийм харилцаа байгаа шүү дээ. Е гэдэг нь энерги, матери гэдэг нь эм гэдэг нь матери. Одоо масс гэсэн үг шүү дээ. Тэгээ гэрлийн урдны квадрат төржүүлэхээр одоо энэ энерги масс хоёрол ингэж матери хоёрол ингэж хоорондоо хөрвнө гэдэг. Одоо түрүү хэлсэн шүү дээ. Энерги гэдэг бол долгион. Масс гэдэг бол бөөм. Энэ хоёр ч юм болохоор яг энэ томьёоны дагуу одоо ингэж хоорондоо холбогдож байгаа ийм зүйл байсан. Гэтэл нөгөө нэг саяны тэр Е-тэнцүү МЦ квадрат гэдгээр чинь одоо гэрлийн долгионы уртыг бид нар гаргаж ирж болж байгаа гэдэг утгаараа бүх бөөмүүдэд хүртэл электрон хүртэл бидний мэддэг бүх бөөмүүдэд өөрчлөсөн долгионы урт байт юм байна. Дээрэс нь энэ долгионы урт гэдэг чинь одоо гэрлийн долгионы урт бол бүгдээрээ нэгэн ижил тогтмол байдаг гэдгийг бид нар мэдж байгаа ч гэсэн одоо юу гэдэг юм чинь масстай биеуд чинь болохоор тогтмол хурдаар янз бүрийн хурдаар бий хүчтэй шийдвэл хурдан явна, хүчгүй шийдвэл удаан явна шүү дээ, тэ. Тэгэхээр энэ хэр хурдан шийдэж байгаагаас нь шалтгаалаад энэ юу н одоо долгионы уртны шалтгаалдаг гэдэг одоо иймэрхүү зүйлүүд ингээд ерөөсөө л энэ квантын механик бол ингээд тэ бидний орчин үеийн бөөм гэж бодож байсан бүх юмыг долгион болгоцсон. Долгион байсан бүх юмнууд бөөм болцсон. За тэгээд энэ хоёр чинь хоёулаа хосломол юм байна гэ тэ. Одоо бид нар гэгэрж штэ тэ. Хоёр нэг саунд багтахгүй хоёр юмыг нэг саунд дотор хийж одоо тэ вайсаа сууж байгаа гэсэн. Одоо тэгээд тайлбарлаж чадахгүй тэрийг. Би одоо баруун чих эргэж явахдаа зүүн чих эргэж чадна. Би одоо бөөм байж явахдаа долгион байж чадна. Би энерги гэж явахдаа би масс гэж одоо матери гэж чадна. Би мөргөлдөнд бас нефт гарна. Ийм хичээч юмнууд их гарч ирсэн. За баярлалаа. За баярлалаа. Ямар нэгэн завсраар ингэж гэрэл тусгаж үзэхгүй бол болох байлаа. За үнэхээр сонирхолтой байлаа. Баярлалаа Асада. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүнээ оюун компани болон хамтдаа төрүүлж алах нь Intel компани ивент гэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. Дараагийнхаа дугаараар эргүү уулзцгаая. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансвага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.